Аммоний катионыг натрийн гексанитро-кобальтын урвалжаар хэрхэн таних вэ гэдгийг авч үзье. Үүний тулд аммоний катион агуулсан давс буюу аммоний хлоридын уусамлаас хуруу шилэндээ нэмж өглөө. За натрийн гексанитро-кобальт уул нь юм хуурайгаар нунтаг шар өнгийн бодис байна. Энийг хэрэглэхээс өмнө найруулахгүй бол маш хурдан хуурч өөрчлөгддөг бодис байгаа. Ийм учраас энэхүү хуруу шилэнд бол бид нэрмэл ус хийсэн байгаа. Нэрмэл усан дээрээ гексанитро-кобальтынхоо нунтагаас бага зэргийг нэмж өгье. За энэхүү үүссэн натрийн гексанитро-кобальтын уусамлаас аммоний хлоридынхоо уусмал дээр туслыг нэмнэ. За шар өнгийн тунс үүсэх ёстой. За уусамлаас ихсрээд доор нь тунсныхан дараа тунцны өнгийг ажиглая. За энэ натрийн гексанитро-кобальт нь маш хурдан хуурч өөрчлөгддөг бодис учраас энийг бол дараагийн удаа туршилтанд бараг хэрэглэх боломжгүй. Маргааш ялангуяа. Тийм учраас уруулаа явуулахдаа найруулж хэрэглэх нь илүү тохиромжтой байна. За шар өнгийн тундас энэ уусмал доошоо тунах тусмаа шар өнгийн тундас ажиглагдах болно.